За улсын хурлын дарга Занзан шатрын Америк нэгдсэн улс дахь айлчлалын үеэр манай Монголын мэдээ суугийн сурвалжлах баг Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзаж ярилцсан байгаа. Өнөөдөр Америк нэгдсэн улсын 200 гаруй хотод 30 мянга гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байна. За тэд мэн энэ одоо улсад бол тун амжилттайгаар ажил бизнесээ эрхэлж явааг бол үзэгчтэй хүндээ бид хүргэж байна. Мөнгө өрлөө зарцууллаа цаана хадгаламж үлдэж чаддаг. Тэрүүгээрээ л зөрүүтэй байгаа юм. Заавал бас тийм өндөр боловсралтай байгаад байх шаардлагагүй. Би яг Монгол гэдэг орнд өнөөдөр намайг 18 хүртэл сайхан өсгсөн. Энэний одоо хүрээнд би юу хийж болох вэ гэж дандаа асуудаг. Галтгооны тавилга тэгээд чулуунд авчсан зардаг байгаа. Би өөрөө Монсон түүргээ ажилладаг хүн байна. Яг миний бизнес картын нэг өгдөг байхгүй юу? За Америкийн баруун иргэд одоо 15 мянган монголчууд амьдардаг гэдэг тоо байдаг. Баруун ирэг гэдэг нь манай консулын газарт консулын тойрогт хариалагдах 17 мууч байгаа. Манай монголчуудын дийлэх олонх амьдардаг хотууд гэвэл том хотууд одоо Орион тойрог гэвэл Бэй Ариа, мэдээж энэ Калифорни Бэй Ариа, Денвер, Сиэтл, Лос Анжелес, Юта зэрэг хотуудад Колорадо мужид олон монголчууд төлхөө амьдардаг. 800 мянга гаруй оршин суугчтайч дотоодын нийт бүтээгдэхүүн нь 500 тэрбум Америк долларыг давдаг Сан Франциско хотод 4 мянга гаруй монгол хүн ажиллаж амьдарч байна. Энэ хот нь дэлхийн мэдээлэл технологийн хөгжлийн гол цөм болсон захиурын хөндийн бүсэд багтдаг юм. Facebook, Apple, Twitter зэрэг технологийн акулуудын үүсэж хөгжсөн захиурын хөндийд ажиллаж байгаа монгол залуусын тоо 350-ыг давжээ. Монгол залуус ур чадвар хавьяас мэдлэгээрээ дэлхийн хаанч гологдохгүй. Үүнийг үйл хэрэгээрээ нотолж яваа залуустай уулзах завшаан гарсан юм а. Энэ дээрээ бас ингээд ажиллахыг IT чиглэлээр ажиллахыг сурахыг хүсэн залуучууд зөнд байгаа шүү дээ. Тим хүмүүс чид товчхон ямар ер нь одоо тийм зөвлөгөө өгөх вэ? Мэдээж хамгийн ихний зөвлөгөө бол хэл сайн сурах хэрэгтэй баг. Тэгээд бусдаар бол техникал нөлөөж техникийн мэдлэг нь бол ерөөхдөө гайгүй болчих واخ гэж бодоо да. Яг бол Монгол залууч чинь гайгүй смарт шүү дээ. Миний өөрийнхөө туршлагаар ярихад бол би компьютер сайенсийн мэргэжилтэй. Тэгэхээр компьютер сайенсийн мэдлэг маань бол хэрэг болно. Мэдээж хэрэг Америкт ажиллаханд бол англи хэлний зах хэмжээний мэдлэг бол хэрэгтэй байгаа да. Тэгээ ер нь хамгийн гол чухал юм нь бол сая байлаа гэд хүмүүс яг өөрсдөө try хийгээд ирэх алхмыг бол хийхгүй байгаад хамгийн гол нь тэр нь чухал баг. Яг Америкт ирээд сурах эсвэл ажиллах гэдэг яг тэр алхмаа хийх нь чухал. Тэгээд Монголд бол яг их сургууль төгссөн залуучууд бол яг компьютер сайенсийн мэдлэг нь бол хангалттай байдаг. Тэгээд нэмээд жоохон англи хэлээд нэг жоохон сайжруулад тэгээд ирэх боломж бол хангалттай байдаг. За сая улсын хурлын дарга бол одоо залуучтайгаа Монголоор ирчээгээд уриалж байна л да тий. Ер нь өөрийн чинь хувьд ямар нөхцөл боломж бүрдсэн тохиолдолд эх орондоо очих боломжтой юм? Би өөрөө Монголд өмнө ажил хийдэг байсан. Grab City гэдэг банкны програм хөгжилдэг компанид 5-6 жил ажилласан. Тэр туршлагаараа бол Монголд бол яг цалингаа аваад цалингаа үрээд дуусчдаг ерөнхийдөө хадгаламж бол үүсч чаддаг. Монгол цалингаар бол хэдийн хангалттай байдаг ч хадгаламж үүсдэг. Энд бол ирчингүүд мөнгө өрлөө зарцууллаа цаана хадгаламж үлдэж чаддаг. Тэрүүгээрээ л зөрүүтэй одоо энд бол Америк нэгдсэн улсад IT чиглэлээр ажилладаг монголчуудын тоо 500-д хүрсэн таатай мэдээлэл байгаа. Microsoft компанид гэхэд 14, харин Apple компани 6 монгол ажилтнтай. Технологийн ертөнцид тэргүүлэгч Apple-д ажилладаг инженер монгол өсгүй компанийхаа шинээр баригдсан паркийг бидэнд танилцуулсан юм а. 2018 онд ашиглалтанд орсон. Тэгээд нийтээ 12 мянган хүний багтаамжтай ийм офис байгаа. Тэгээд 4 давхар нийтээ энэ байшин нь бол 4 давхар тийм офис. Тэгээд дотроо бас маш нарийн одоо нууцлалтай бас ингээд дотроо ажилладаг хүн болгоно гэсэн бас бүх өрөөнүүдээр нь бас ороод яваад аж болдгоо бас тийм нарийн нууцлалтай байгаа. Тийм их гоё цэцэрлэгт хүрээлэнтэй. Ер нь бол хүн ажиллахад айгүй тийм амар амгалан орчныг бүрдөөсөн тийм офис байгаа. Тэгээд бас фитнесийн төв байдаг. Дотроо фитнесийн төв тий. Ер нь бол 1 майл гэж надад сая ярьжсэн. Нэг талаас нь хаваа бүтэн тойроод ирэхэд 20 минут бол алхах юм байна. За өөрөөр сонирхолтой мэдээлэл нь бол 12 мянган хүн яг одоо энэ
гардал харагддаг юм харагддаг ажилдаг гэдгийг та бодоод үзлээ Тийм. 100% одоо эрчим хүчнээ бол одоо Сэргээгдэх хэрчим. 80% нь нарны одоо тойл болно тийм ээ. Нарны Тийм. нэг хэсгээс үүдтэй юм эрчим хүчүүд байдаг юм байна. За мэдээлэл өгсөн оргилмоодоо бол маш их баярлалаа. Тэгээд ажилд нь бол энэ дээр амжилт хүсье. Ариун эрдэнэ Сан Франциско хотод 20 жил амьдарч байна. Тэрээр Америкийн нэгдсэн улсад хараар ажиллаж амьдарч байгаа олон монгол иргэдийн төлөөлөл. Албан ёсоор оршин суух хэрэгтэй болсон даруйдаан эх орондоо даруйхан очино. Нутгаан байнга санаж өгүүлж явдгаа хэлж байлаа. Гадаадад хараар амьдарч байгаа ч шаргуу хөдөлмөрлөж эх орныхоо нэрийг өргөж яваа монгол хүний бодит жишээ тэр юм а. Бас жижигхэн нэг капишон ажилладаг. Монгол хоолоо хийж, Монгол одоо цагаан идэ, Монгол одоо бүтээгдэхүүн Монголоос одоо үндснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг оруулж иж бас монголчуудаа үйлчдэг юм. Дээр нь би өөрөө бас нэг өмнө одоо лима сервис хийжсэн. Та тэгээд ер нь бас гадаад хүмүүстэй юм аялал зохион байгуулж байсан уу? Зохион байгуулдаг уу? Тэгдэг яах вэ? Одоо эндээс ирсэн манай өөр стейтэйс юм өөр орноос ирсэн хүмүүсүүд бүгд энэ самарсгийн би одоо юуг нь үзэх вэ? Надад одоо зааварлаж хилээж зөвлөж гэдэг. Тэгэхээр энд бол сайхан те. Одоо манайх 7 хэмжээтэй. Одоо та бол нэг хэдэн цагийн дотор бүгдийг үзэх боломжтой. Би өөрөө мансан түүргээ ажилладаг хүн байна. Яг миний бизнес картын нэг өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэд нар ч аягүй дуртай. Өөх юм уу? Тэгвэл энэгээр нэг хүмүүс явчих л да. Энэ машин гоё тоглох машин байна. Би өөрөө Highlander limitтэй. Тэгэхээр хүмүүс их дуртай. Тэгээ энэгээр явчих ингээд явчих гээд. Тэгээ явдаг зөндөө тохиол байна надад. За та ер нь ирээд 20 гаруй жил болцсон байна те. Энэ хугацаанд нутагтаа буцав. Хизээ буцав. Энэ буцах боломжгүй л ингээд гацчихэл одоо нэг барьцаануудын нэг болохоор ингээд бичгэрмэндээ хүлээгээд ингээд байж байгаа. Одоо удахгүй бодох бахаа. Тэ. Энд бол ажиллаж амьдрах бүрэн эрхтэй. Тэгээд байж байгаа. Та одоо 20 жилийн дараа эх орондоо эргээд очиход ямар болсон байгаасаа гэж боддог уу, найддаг уу, тэ? Ямар найдлага тээж одоо очих вэ? Мэдээж олон сайхан зүйлийг л хүсч мөрөөж байгаа шүү дээ. Тийм, би мэдээж 20 жилийн өмнө Монгол Улаанбаатартаас гарахтаа мэдээж болждгүй болоод одоо өөрийн тийм одоо жилүүтэй юм хийж болохгүй болохоор би наашаа ирсэн. Тэгээд энэ дээрээ би бол нэлээд сайхан одоо юмныг одоо сайхнаар эргээр харж бодож байгаа. Тэгтэл одоо би тийш явъя гэдээ очихоор бас адаглал бас нэлээд одоо юу гэдэг юм миний одоо энд амьдарсан 20 жилийн хугацаа тэнд байх одоо амьдрах бас тэр боломжийг нь одоо төр засгийн ч юм уу одоо газар одоо хууль дүрм хамгийн гол нь хууль дүрм хүмүүсийнх нь одоо соёл боловсрол тийм ээ хүмүүжил одоо юу гэдэг тэр бүхэн бас ингээд even болж нийцээд ирэх юм бол бүгд сайхан болох бахлыг боддог. Гэхдээ миний бас бол хөгжиж байлаа, Улаанбаатар сайхан болж байлаа. Залуучууд их сайхан ухамсартай бас их сайхан болж одоо бидний үеийнхэн бас хэцүү байгаа бас тэрийг бас ойлгож байгаа. Америкийн зүүн эрэгт амьдардаг монголчууд Вашингтон хот дахь консулын газраас үйлчилгээ авдаг. Ер нь Монголын консулын газрууд ачаал ихтэй ажилладаг юм байна. Одоо иргэд бол консулын үйлчилгээ одоо нэлээд авдаг. За энэ дотор бол одоо шинээр паспортаа авах. За иргэний одоо шинжилсэн бүртгэлд хамрагдаж иргэнийхээ үнэлгээг захиалгах. За тэгээд төрөл бүрийн одоо итгэмжлийн төрлүүд байна. Монголд байгаа одоо эд хөрөнгө юмаа захиран зарцуулах, тэгээд банкны данс нээлэг хаалгах, тэгээд улсаас өгж байгаа тэтгэмж, одоо хүүхдийн мөнгө, одоо тэтгэвэр тогтоолох гэх мэт маш олон үйлчилгээг одоо авах боломжтой байгаа. Бямс сүрэн Вашингтон хотын төвд байрладаг өндөр зэрэглэлийн зочид буудалд менежерээр ажилладаг. Үүнээс өмнө тэрээр гольфын клубүүдийг хариуцдаг компанид захирлын албан тушаал хашиж байсан юм а. 2019 онд би Америкийн нэгдсэн улсын одоо шилдэг эмэгтэй бизнесмэнүүдийн эмэгтэйчүүдийн бизнесмен биш бизнесвумен гэсэн энэ хуралд бол буудлаасаа сонгогдож орж исэн. Маш их баяртай байсан. Тэр өнд бол Lockheed Martin гэдэг Америкийн маш өндөр одоо defense компани байгаа. Kaiser Permanente гэдэг байна. Эрүүл мэндийн том байгууллага байгаа. Тэгэд ер нь бол олон компани тийм шилдэг эмэгтэй одоо лидерүүдийн зөвлөгөөн болж исэн. Тэрэнд бол оролцож одоо бол эмэгтэйчүүдийг ер нь Америкт яаж дэмжих вэ? Яаж тэд нарыг одоо энэ менежер захирал байгаа энэ тэ үйл ажиллагаа одоо яаж тэд нарыг ер нь дэмжих вэ? Эмэгтэй хүмүүс ер нь бол бүгдийг бол хийж чадна. Бусад хүмүүс шиг тэ компани захиралч хийж болно, менежер хийж болно, CEO ч болно гэдэг 3 өдрийн ийм зөвлөгөөнд бол би компани төлөөлж оролцож исэн. Та бол энэ өндөр зэрэглэлийн зочид буудалд бол менежер хийгээд удаж байгаа юм байна. Та мэдээж бас ажилчдыг тийм ээ шинээр одоо энэ буудалд шинэ ажиллаж авахд бол бас ингэж оролцож тийм ээ ингэдэг юм байна. Одоо ингээд танаа дээр ингээд ажилтнаар одоо ажилтнаар ирсэн тухайлбал монгол хүн ирлээ гэхэд ямар шалгуур гол үзүүлэлтийг нь хардаг юм.
За хамгийн том зарчим бол зөвхөн энэ буудал биш Америкийн нэгдсэн улсын компаниудад бол ажилд ороход хамгийн гол нь бол бид нар ажилд хүн аавна гэхэд тэр зарлаа бол заавал тавих хэрэгтэй. За дотроос жишээлбэл би өнөөдөр менежер байж байгаа захирал боллоо гэхэд шууд намайг болгохгүй. За зарлал тавигдаад тэгээд одоо янз янзын вебсайтаар энд ч юм уу компани вебсайтаар зарлал тавигдана. Тэгээ олон хүмүүс тэр аппликейшн бүглэн тий одоо манай монголоор бол юу гэдэг ажилд орох тэр нөгөө бичгээ бүглэнэ шүү дээ. А тэрний дараагаар бол бид нар ингээд шалгадаг. А тэрэн дээр бол яг тэр хувь хүний өөрийнх нь зан чанарын тухай асуултууд бол байдаг. Жишээлбэл та одоо ажилдаа дандаа хоцорч ирдэг хүн үү те. Жишээлбэл яг та ажилдаа гарахад ингээд таны одоо хүүхд чи ингээд би чи өвдчлөө та тэр тохиолдолд яах вэ гэх юм те. Янз янзын сэтгэл зүйн асуудал байдаг. Тэр асуултанд нь хариулаад assessment гэж хэлдэг. Тэгээд ногоон, шар, улаан гэж дүгнэдэг. Тэгээд тэрэн дээр нь бол сэтгэл зүйчид дүгнэлт өгнө шүү дээ. Хэрвээ ногооноор нь гарч ирсэн байх юм бол энэ хүнийг бид нар ярилцсан дуудъя гэд. За яг хуу аппликейшн ингээд ажилд ингээд орё гэд хүмүүс бөглөхөд бол боловсролыг л асуудаг. Их сургууль төгссөн үү гэд энэ бол чухал. Гэхдээ бол ер нь бид нар иймэрхүү үйлчилгээний газар бол тэр хүний хувь одоо зан чанар тий хүнтэй яаж харьцаж байна. Ингээд ярилцлага өгч байхдаа надтай ингээд над руу харж ирж байна уу тий. Ер нь инээж байна уу тий. Зан ааш тэгээд байгаа байдал бие барьж байна. Ингээд энэ болгоны заавал бас тийм өндөр боловсралтай байгаад байх шаардлагагүй. Энэ хүнийг бол ер нь ажилд авахд энэ хүний өөрийнх нь байгаа байдал зам төрөхөд бол бид нар энэ хүнд ингээд заагаа сургаад өгөхөд бол сайн ажиллаж чадах юм аа. Тэрийг бол бид нар хамгийн гол нь хардаг. За би бол ажилд авахдаа бол бас хүнтэй ингээд ярилцлага авахдаа бол тэрийг бас хамгийн түрүүнд чухалжилдаг. Тэр хүний өөрийнх нь хувийн зан чанар тий. Дэлхийн банк олон улсын валютын сан зэрэг олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа Монгол залуус цөөнгүй. Эдгээр үлгэр жишээ болсон залуусын төлөөлөл ганцуул Дэлхийн банкнд ажиллахын хажуугаар мастердаа сурч байна. Дэлхийн банк ч ер нь бол хүнд яг тийм урт хугацааны гэрээ бол дөнгөж сургуулиас төгсөж байгаа хүмүүст өгдөггүй. Хамгийн чанга басах шалгууртай байдаг учраас тэгээ анх 50 өдрийн гэрээгээр ажиллаад ерөнхийдөө ажлынхаа гараагаа эхэлсэн. Одоогоор бол ер нь Дэлхийн банк аягүй өрсөлдөх, ер нь өрсөлдөө аягүй тийм өндөр өрсөлдөөнтэй байдаг учраас байнгын сурж явах, дэвшиж явах хэрэгтэй байдаг. Сүүлийн 1 жил хагас карьерийн дундах мастерын хөтөлбөр гээд манай Вашингтон DC-гийн Жорж Вашингтон их сургууль гэдэг. Тэдний гадаад харилцааны сургуулийн карьерийн дундах мастерын хөтөлбөрт ингээд сураа явж байгаа. За мэдээж одоо Жорж Вашингтоныг сургууль ч юм уу Америкийн сургуулиуд тэр зэмаа энэ томоохон сургуулиуд нь бол маш өндөр төлбөртэй байдаг те. За төлбөрийг бол ер нь хувьяасаа гаргаж яах гэж ойлгож болох уу? Анхныхаа мастрыг бол Монголд ажиллаж байгаа. Тэгээд хувьяасаа гаргаад ирсэн те. Одоо бол энэ карьерийн дундах мастрын хөтөлбөр дээрээс нь бас нэлээд том сургууль сурж байгаа болохоор төлбөрийн хувьд бол айгүй ачаалттай байдаг. Тэгээ энийг бол ерөнхийдөө яаж шийдсэн бэ гэхлээр одоо эндээс ажлынхаа шугамар босгочдөг. Тэр нь яадаг вэ гэхээр миний яг сонгосон хөтөлбөр нь үдээс хойш 6-аас 9 хооронд байдаг учраас өглөөнөөс ахуулаад орой 5 хүртэл ажилладаг. Ажлаа хийгээд ажлаасаа одоо босгосон олсон мөнгөөрөө оройныхаа одоо тий мастрынхаа программынхаа төлбөрийг төлдөг гэсэн үг. Тийм. Тэгэхээр ер нь ингээд заавал нэг тийм тэтгэлэг ч юм уу бас заавал өөрөө мөнгөтэй авах шаардлагагүй. Хэрэг уг нь ажилд орчих юм бол Америкт одоо тэр өндөр төлбөрийн ер нь бий болгоод босгочих боломжтой гэсэн үг. Дэлхийн банк чамайг ажилд авахд гол юуг анхаарч үзсэн бол гэж бодож байна. Хэл, ур чадвар, ажилласан туршлага, сурсан сургууль. За тэгээ дээрээс нь хүний хандлага гэж байна шүү дээ. Өөрөө одоо ерөнхийдөө ажлаа ингээд хийгээд явчих чадвартай, ярианы техник хэр сайтай, тэгээ хандлага өөрөө зөв эм эерэг энэ төр хандлагатай хаан бол ер нь ажиллах бүрэн боломж байгаа. За энэ бол зүгээр яг ажил мэлтэй холбоогүй та яг аль нутгийн хүн бэ? Улаанбаатарт төрж өссөн. Тий. Ерөнхийдөө бол аваараа манайха сэлэнгийн өрөө гэх гэдэг. Тий. Гэтэ би бол өөрөө Улаанбаатарт төрж өссөн байгаа. Гэр бүлийнхэнтэй юу гэж хэлэх вэ? Гэр бүлийнхэндээ ямар тач одоо сүүлийн 6 жил хол байлаа. Тий. Хамгийн түрүүнд ээжтэй охин нь хайртай шүүгээд хэлчихин зөвшөөнийг ашиглаад тий сайхан ээжтэйгээ бас зуныхаа амралтыг өнгөрөөж ирсэн байгаа. Удахгүй бас очиж уулзах байх. Тий ерөнхийдөө гэрийнхэндээ найзуудтай хамаатан цаадандаа тий бүгдэнд нь одоо минь төрье. Тий тэгээ хурж ирээрээ. Чиний хувьд ер нь ирээдүйд эх орондоо ямар
чиглэлээр хөрөнгө оруулалт ч юм уу яг энэ бодит хувь нэмрийг оруулах боломжтой. Яг өөрөө чи сэтгэлийн гүндээ ямар одоо тийм талаар ингэчих юмсан да гэсэн бодлыг тээж явна. Би яг наад асуултыг ч өөрөөсөө асуудаг байхгүй. За би ингээ гоё оронд амьдардаг юм байна. Гоё газар ажил хийдэг юм байна. Гоё сургууль сурж байгаа юм байна. Гэхдээ одоо би яг Монгол гэдэг орнд өнөөдөр намайг 18 хүртэл сайхан өсгсөн те энэний одоо хүрээнд би юу хийж болох вэ гэж дандаа асуудаг. Тэгээ би энэ жил Бана Дэлхийн банкны залуу ажилчдын инновац буюу инновацлог одоо idea дэмжсэн нэг тийм сан байдаг. Тэр нь Монголын талаар төсөл бичсэн. Тэр нь болохоор Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг чиглэлээр төсөл бичсэн. Тэр нь миний одоо бас өнгөрсөн 6-7 сарын судалгаан дээр үндэслэн тийм төсөл бичсэн. Тэр маань грант авсан байгаа Дэлхийн банкны тэр залуу инновацлог одоо төслийг дэмжих сангаас тий. Тэр нь бол одоо 15-аас 25 мянган долларын шууд юм залуу ажилчдын санааг ерөөс хэрэгжүүлэх тийм одоо тэтгэлэг байгаа байхгүй. Тэр энэ мэтчлэн би бол нөгөө өөрийнхөө хүрээнд ажиллаж байгаа газраасаа ч юм уу тийм ер нь их орон руугаа багч гэсэн хувь нэмэр оруулж байна. Тэгээ тэрний эхлэн гэж бол харж байгаа тий. Тэгээд аль болох олон тийм шинэлэг санаачлага, шинэлэг төсөл, бас гоё судалгааны ажил тиймэрхүү зүйлийг ер нь цаашдаа хийн чинь боловсруулна л гэж бодож байна да. Вашингтон хот болон ойролцоох бүсдэх монголчууд чулууны үйлдвэрт ажиллах, чулуун урлалтай холбоотой бизнес эрхлэх нь түгээмэл юм а. Өөрийн гэсэн чулуу боловсруулах үйлдвэртэй монголчууд ч олон мягмар жаргал чулуугаар гал тогооны тавилга давтсан хийж худалдаалдаг бизнес эрхэлдэг. Түүнээс Америкийн нэгдсэн улсад шинээр ирсэн монгол иргэд хэрхэн жолооны үнэмлэх авах боломжтой талаар тодрууллаа. Би одоо Америкийн нэгдсэн улсад ирээд 15 жил болж байна. Анх эрэхтэй нэг жуулчны визээр ирээд 6 сарын хугацаатай байж хугацаанд виз оюутны виз болгож сунгаад тэгээд сургуулаа төгсөөд тэрнээс ажиллаж амьдарч байна да. За Америкийн нэгдсэн улсад одоо ингээд ирээд Монгол одоо шинээр ирж байгаа монгол иргэд жолооны үнэмлэх авахд ямар гол шалгуур тавигддаг юм бол жолооны үнэмлэх авахд бол айлч мужид эхний үед визний хугацаагаар бол жолооны үнэмлэх олгоно. Оюутны визэрч бай, айлын визэрч бай. Хамгийн гол нь Монгол жолоо барьж исэн жолооны үнэмлэхөө паспортаа хугацаатай виз үзүүлээд жолооны үнэмлэх эхний ээлжинд авчна. Монголчууд нөгөө харалцсан хүмүүс их байдаг штэ. Харалцсан хүмүүс болохоор жолооны үнэмлэх авах жоохон хүндрэлтэй. Нэг ганц 2 муж жолооны үнэмлэх харалцсан хүмүүст өгж байгаа. Тэр нь болохоор тавьж байгаа шаардлага нь болохоор такс төлдөг байх шаардлагатай. Визний хугацаа дууссан ч гэсэн тэгээд Монголд барьжсэн жолооны үнэмлэхөө паспорттайгаа тэгээд такс төлдөг бичиг баримттай очиж ирээд үзүүлэхэд бол жолооны үнэмлэхэд 2-3 муж байгаа. Одоо ерөн зөв Вашингтон DC хавцаа одоо байдаг монголчууд манаас энэ чиглэлээр нэлээд ажилт юм шиг шүү дээ. Тий, ерөнхийдөө манай Вашингтон DC, Виржиниа хавийн монголчуудаас ерөн чулууны үйлдвэртэй компанитай хүмүүс их байгаа. Миний хувьд бол яг би болохоор чулууны үйлдвэртэй гэрээтэй. Тэгээ өөрөө би нэг шоурумтэй тэрнээсээ кичингийн кабинет, галтгооны тавилга тэгээд чулуунд авцсан зардаг байгаа. Тэгээд нэг Монгол үйлдвэрээр гэрээтэй Монгол үйлдвэрүүдээр чулууга бэлдүүлждэг. Энэ улсад ирээд удаж байгаа монгол гэр бүлийн хувьд хүүхдүүдээ монгол хэл соёлд сургах нь хамгийн том бэрхшээлүүдийн нэг байдаг гэдгийг учруулж байлаа. Энэ талаар төр засгаас бодит дэмжлэх хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдаж байсан юм а. Иймээс Америкт монголчууд олон салбарт амжилттай ажиллаж шилдэг дуршлаг мэдлэгийг эзэмшиж байна. Тэдний мэдлэг чадвах манай улсын хөгжилд томоохон түлхэж өгч чадах нь гарцаагүй юм а. Иймээс л гадаадд буй иргэдэд татах, эх орондоо ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлэх нь туйлаас чухал байна. Монголын хөгжилд тэдний оролцооч өгүүлэгдэж байна.